За сайн байна уу эрхэм сонсогчдоо. Өнөөдөр хөтлөгч Ариунаа нэгэн сонирхолтой хүндтэй зочин урьдсан байгаа. Нацаг доржийн Айдиа эмч болохоор Интерчарм эмнэлгийн арьс гоцлын эмч. Сайн байна уу? Сайн байна уу? За өдрийн мэнд. Өдрийн мэндээ. За та өөрийгөө танилцуулаач. Одоо эрхэлж байгаа ажлаа ярьж өгөөч. За одоо болохоор би арьс гоцлын эмч мэргэжлээр ажилладаг. 10 гаруй жил 10 гаруй жил ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр яг арьс гоцлын эмч гэхээр бид нар арьсны эмч болоо дахиад өргөжлүүлээд гоцлын эмч болж мэргэжлээшлүүлдэг. Арьсны үзлэг гэмчлэгийг хийх боломжтой, гоцлынхаа эстетик талынхаа юмыг хийх боломжтой байдаг. За тэгэхээр ер нь Интершарм эмнэлэгт анх нөгөө яг эмнэлэг маань үүсгэн байгуулагдаж хахад би анхны арьс гоцлын эмч нь байсан. Миний ч гэсэн анхны гоцлын эмнэлэг байсан. Тэгээд 15 оноос хойш ажиллаж байгаа. Дунд нь 21 он хүртэл ажиллаж байгаа нөгөө мэслэлтэйдэг бол игээд төр нөгөө эмнэлгээс гарсан байж байгаа. Гэхдээ мэслэлийн эмч болж чадаагүй. Дунд нь нэг өөр эмнэлэгт ажиллаж байгаа. Тэгээ буцаад сая өглөөс буцаад эмнэлэгт орсон байгаа. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон талаараа ярьж өгөөч. Ер нь оюутан байхдаа хаана сурж исэн? За оюутан байхдаа эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг төгссөн. За одоогийн АШУИС гэж нэртэй Төв онгах гэж нэрлэгддэг. За найзтайгаа хоёлаа одоо манай дээдлийн төгсөлтийн манай найз. Хоёлаа ингээд төгсөөд гоцлын эмнэлэгтэй болъё. Нээ хамтраад. За чи арьс гоцлаар арьсны эмч бол би мэслэлийн эмч болъё. Тэгээ хоёлаа нийлээд ингээд эмнэлэг нээе гэд тэрнийхээ дагуу битээр нөгөөт маань мэслэлийн эмч болсон, би ч гоцлын эмч арьсны эмч болсон. Тэгээд илэрхийлээд нөгөө гоцл талдаа ингээд эстетик талдаа гэж ярьжсэн болохоор би мэргэжлээшлүүлээд арьс гоцлаар явсан байгаа. За гэхдээ тухайн үед болохоор дөнгөж арьс намайг ингээд гоцлаар мэргэжлээшлүүлэхэд Монголд гоцл орж ирээд дөнгөж дэлгэрт хөгжиж эхэлж исэн үе. Тэгэхээр одоо оюун эмч мэдэндээ оюун эмч тэгээд манай багш дахиад нэг 2-3 эмнэлэг байдаг гэсэн. За тэгээд яг манай эмнэлэгтээ цуг одоо ганц нэг эмнэлгүүд яг тэр үед нэгдээд одоо бол том эмнэлгүүд болсон байгаа. Ер нь бол яг анхны одоо манай багшийн үеийн дараагийн үе гэх юм уу? Бид нарын үе тийм. Тэгээд тийм учраас ерөнхийдөө арьсны эмч болно гэж бодсон байсан тэрүүгээрээ арьсны эмч болоод ингээд одоо хүртэл ингээд явж байгаа. Баярлалаа. Таны хэлснээр ер нь Интерчарм бол анхны анхдагч эмнэлгүүдийн нэг шүү дээ, тэ. Ер нь онцлог нь юу вэ? Хүмүүс их ам сайтай байдгийг. Таны бодлоор онцлог нь юу вэ? За манайх болохоор онцлог нь хэм бол бараа бүтээгдэхүүний одоо эмчилгээ үйлчилгээний чанартай айгу анхаардаг. За тэгэхээр нөгөө чанар дагаад угаасаа нөгөө гарч байгаа үр дүн хүртэл өөр хэдэг. За дээрэс нь эмчнэрийнхээ онолын мэдлэгийг байнга ингээд сайжруулж идэг. За тэгэхээр одоо бид нар ингээд төгсөөл сурж авах хугацаанд ерөнхийдөө онолын мэдлэг авдаг. За тэгэнгүүт ингээд төгсөө ажил дээр гарангууд тэр онолын мэдлэг ер нь л жоохон хаягдчихдаг. Яг эмчнэр өөрсдөө яг янз бүрийн семинар, сургалтанд бие дааж явах тийм байдаг. Интершарм болохоор яг эмчнэраа жигд за одоо сар болгон journal club хийгээд ч юм уу. За өнөөдөр ингээд ямар тарилгыг хэдүүлээ ингээд илүү сайн гүндэн судлах уу тий илүү сайн ч одоо яг ямар одоо ингээд бүр ингээд детальчилж судалдаг хараад аваад л та. Тэгэхээр арьс болон гоо заслын чиглэлээр мэргэжсэн эмч нар тийм ээ. Та хэд маань ер нь жилдээ хэдэн үйлчлүүлэгч хүлээн авдаг вэ? За яг статистик яг тэгж гаргаж байгаагүй юм байна. Нэг эмчүү эсвэл ингээд эмнэлэг даяараа юу? Ер нь нийт эмнэлгийнхаа хэмжээ танаа 2 салбартаа шүү дээ. Тийм. 2 салбар гэхээр зайсан салбар дээр манай эмчилгээ төвлөрсөн байгаа. Мэсэл бол мэслийн бус эмчилгээ гэдэг. Би болохоор мэслийн бус одоо тарилга одоо аппарат тий залуужлах аппарат лазер хийдэг эмчид зүсэлт хийдгүү гэсэн. За тэгээ ирэхээр одоо энэ маань давтагдсан тоо гэж бас байна. Яг нийт юг бол би анзааргүй. Яг ингээд манайх ч айгүй олон эмчтэй. Тийм тэгэхээр давтагдсан тоогоороос ихэрнэ. Одоо жишээ нь
ботокс гэх чинь 3-6 сарын давтамжтай ч юм уу тий. Дээрээс нь ингээд тарилга гэхэд курс эмчилгээ болоод нэг 2-4 хоногийн зайтай тэд хүн болгоны онцлог дээр шалтгаалж өөр төлөвлөгөө гаргана л да. Тэгэхээр яг нөгөө тэрний тоог бол би одоо хэлэх боломжгүй. Тэгэхээр ажин эмчээс ингэж асуумаар байна. Ер нь арьс болон гоо засал гэж юу гэдгийг та сонсогчдод ярьж өгч. За арьс гэхээр одоо хүний хамгийн том эрхтэн арьс гэдэг тий. За бүх биеийн гадаргууг ингээд бүрхжээдэг. За тэгээ ирэхээр арьс маань өөрөө айгүй олон үүрэгтэй. За гадны нөлөөнөөс хамгаалах гэх мэтлэн. За тэгээ ирэхээр зөндөө 10 төрлийн үүрэг байгаа. За тэгээ ингээд ирэхээр энэ гоо засал гэдэг ирэхээр манай чиглэлч нөхөн сэргийх боловч нөхөн сэргийх гоо засал. За тэгэхээр тухайн одоо арьсны зөндөө олон эмгэг байгаа. За бид нар болохоор гоо засал гэдэг ихээр яг нүүрний нөгөө гоо сайхан талдаа бодоовчдаг. За тэгэхээр энэ эдгээрээс одоо тэр арьсанд үүсч болох асуудлуудаас сэргийлэх. За дээрэс нь үүссэн асуудлуудыг эмчилж нөхөн сэргийх зорилгыг гоо засал гэдэг. Тийм тэгэхээр энд маань болохоор ганц арьс орчихгүй бас манай чиглэлд үс орно, хумс орно, тийм салс буюу уруул гэл эдгээр бүгд орчиж байгаа. Таны бодлоор ер нь Аз хүний тэр дундаа Монгол хүний арьс онцлог нь ямар байдаг вэ? За Монгол хүний арьс чинь яг цаг уртаагаа амар холбоотой. Тэгэхээр нөгөө цаг агаар маань өөрөө эрсдэс. Дээрээс нь маш хуурай Монгол орны цаг агаар. Тэгээ ирэхээр дагаад монголчуудын арьс айгүй хуурай. За тэгээ тэрнийгээ дагаад арьс хураашаал хахаар айгүй эмзэгшдэг. Эмзэг хуурай. За ялангуяа дийлийнх нь Т зонороо тослогддог. Харилцаа хажуугаар тэгэхээр ер нь бол холмиг гэж бас явдаг. Хөгшрөлтийн хувьд ер нь хэр хурдан удаан тийм онцлог байдгүй ер нь орны. Бага. Тэгэхээр нөгөө хуурай арьс чинь хөгшрөхийг одоо суларж унжих юм уу? Тийм хуурай арьс чинь өөрөө өвчлөө үүсэх суларж унжихтаа одоо амархан. Тэгэхээр хөгшрөлт бол арай илүү одоо чиглэг орныхтай харьцуулах юм бол юм уу? Мэдээж нэг зарим нэг орныхтай харьцуулбал гайгүй. Тэгэхээр яг ямар оронтой одоо харьцуулж байгаагаас бас шалтгаална л да. Тэгэхээр нөгөө цагаан царайтай шар тэ бор гэл хүмүүс янз янз байдаг. Бас энэ дээр ялгаа байдгүй. За цайвар арьснууд хөвшлэн маш нэмгэн арьснууд байдаг. Ялгаа байгаа. За бор арьс болохоор арай зузаан дуу. Тийм тэгэхээр мэдээж энэ болохоор хувь хүний бас арьс арчилгаатай бас холбоотой. Тэгэхээр нөгөө нэмгэн арьс илүү суларч унжих за өршлөө үсгэн илүү байдаг. Гэхдээ харьцлагаа сайн байх юм бол ер нь бол залуу хэвээр нь бариадах боломжтой. Тэгэхээр та ботокс гэж юу гэдгийг ярьж өгөө. Чийлэгж үзээгүй ер нь санаанд нь бас багтаад явдаг хүмүүс байгаа шүү дээ. Ботокс гэж юу юм бэ? За ботокс гэдэг маань ботулины токсин буюу одоо колестерол ботулин гэдэг нянгаас гаргаж авсан нянгийн хор. За энэ нь болохоор маш бага хэмжээтэй эмчилгээнд хэрэгэлдэг болохоос яг энэ өөрөө хоолос боловсруулах замаар орж ирж хоолны хордлого үүсгдэг. За тэгэхээр яг ингээ булчинд за бид нөгөө булчинд эмчилгээний зорилгоор ганц гооцлон салбарт хэрэглэхгүй дэлхийд дахина зөндөө олон эмгүүд хэрэгжилж байгаа. За тэгэхээр маш бага хэмжээтэй тарьж байгаа дээрээс нь хоолсруулах замын бус одоо өөр газар хэрэгжилж байгаа учраас хүний бид ямар нэг хор нөлөө үзүүлэхгүй. За тэгэхээр нэг төр хэсэг хугацаанд одоо үйлчлэг үүсгэхэд биес гадагшлаа авчдаг. Тийм. Дэлхийн хэмжээнд ер нь ботокс гэж юм хизээ гарч ирлээ. За ер нь бол бүр анх 1820-ад оны үеэс анх судлагдаж эхэлсэн. За тэгэхээр яг FDA буюу Америкийн Food Drug Administration-ээс болохоор 1980-ад онд анх зөвшөөрлийг одоо яг нүдний эмчилгээнд баталсан байгаа. За тэрнээс хойш ингээд ааж мажмаар ингээд салбар нэмэгдээд ер нь бол нэлээд олон одоо эмгэг болон одоо гооцлын эмчилгээнд бол батлагдсан байгаа. Харин манай Монголд хизээ орж ирлээ. Монголд болохоор 2000 оны их үеэр орж ирсэн. Байт юм билээ.
Би танаас ингэж асуумаар энэ л та хүмүүс ер нь олон янзаар ярьдаг. За ботокс хийх ёстой мó, ёсгүй мó, сайн юм уу, муу юм уу те. Хүмүүс ингээд яг хоёр хуваагдчихад байдаг. Энэ тал дээр таны мэрэгжлийн үгийг сонсомоор. За тэгээ ирэхээр одоо яг анх нэлээд хар бие артай Монголд орж ирсэн. За одоо ботокс одоо нингийн хор муу ингэлээ, хортой ингэлээ. За хийлгэсний дараа буцаад одоо илүү үрчлээдэг, илүү унждгийг гинлээ гэл. Ер нь нэлээд хар бие артай. Гэхдээ ер нь бол нөгөө бид нар үрчлээнд ингээд харахаар тодорхой хэмжээнд ингээд үрчлэх булчин сулруулад за судасны ан чи өөрөө булчин. За тэгэхээр тэр маа судасны ан өөрөө ингээд сулраад ирэхээр тэр хэсэгт арсан дэрж байгаа тэр хэсгийн одоо тижэл цуснаас илүү сайн одоо авагдаад ирдэг. Тэгээ ирэхээр арсмаар нь өөрөө ингээл агаад ингээд арай чанарчаад ирдэг. Нөө цусан хамчин тэр хэсгийн цусан хамц гэж байгаа болохоор. За тэгэхээр ер нь бол тухайн хэсгийн үрчлээ арай бүдгэрдэг. Гэхдээ нөгөө хүн чинь нэг 4-5 сар өөрхөн ингээд толгор байгааг ингээд хараад тасцсан. Тэнгүүд нөгөө яг тэр булчин буцаад яаж агшчихсан яг тэрүүгээр агшаад ирэхээр үрчлээнд буцаад үүсдэг. Тэрийг хараад хүн өөрөө илүү суларчлаа гэдэг ч юм уу. Тийм ерөнхийдөө тийм ойлголт байгаа. Тэгэхээр яг ингээ эмчилгээ анх эхлэхээс өмнө зургийг ингээд аваад за тэгэнгүүт хүмүүс тэгээрэнгүүт таны хүршлээ ийм байж чад эсрэгээр ингээд одоо 1-2 удаа ботокс хийгээд та ингээ хардаа хүршлээчүүд ингээ бүрдгэрсэн. Ядаж ингээд таны хүршлээ гүн болохгүй ингээ баригдаад авах боломжтой. Одоо энээс илүү гүн болохгүй гэхээр хүмүүс ингээ зурган дээр ингээ тийм биш дээ. Тийм түүнээс болол яг ботокс хийлгээд бүр ингээ муудаг юм бол байхгүй. Нөгөө зарим хүмүүс одоо яг олонний талын энтергээ ярих юм бол тийм ботокс олон жил хийлэгдсэн хүмүүсийг харахад инээж байгаа нь ер нь нүрийн хувирлан сайн харагдах ивчдэг. Нэг тийм жоохон хөлтөө. Тийм одоо frozen face гэдэг хүмүүс. Тийм frozen face. Тэгэхээр ер нь бол энэ болохоор хийж байгаа тунгаасаа бас их шалтгаалж байгаа. Тэгэхээр сүүлийн үед угаасаа хүмүүс аюул натурал юм өсдөг болсон. За тэгэхээр баг тунгаар хоёлаа хийе. Ингээд яг ингээд нүүрний чинь мимикт нөлөөлөхгүйгээр гэдэг. Нөгөө яг хүсэж байгаа тухайн нэг үйлчлүүлэгчийн хүсэж байгаа зүйлийг яд миний өөрийн зүгээс ингээд имчилгээний төлөвлөгөө гаргадаг л да. За тэгэхээр ингээд тийм үсгүй бол хоёлаа ингээд баг тунгаар. Гэхдээ баг тунгаар хийсэн тохиолдолд барих хугацаа богиносноо. Хэр богиносох вэ? Янз хүн өөрөө яг хувь хүний онцлогоосоо бас шалтгаалдаг. Ботокс барих хугацаа ч хийсэн дугаас шалтгаална, хувь хүний онцлогоос шалтгаалдаг. Тэгээ ирэхээр ингээд та нэг 2-3 сар ингээд барих байхаа. Ингээд сулрангууд нь та тэгвэл ирээд ингээд багаар хийлэгчгээ гэдэг. Дунджаар ер нь дахиад хийлгэх хугацаа нь 6 сар байдаг уу? За ер нь бол 3-6 сар гэдэг. 3-6. Гэхдээ хийсэн тунгаасаа дээрээс нь хувь хүний онцлог зэрэгээс шалтгаална. Тохиромжтой нас гэж ярих юм бол за ихэвчлэн хүмүүс 40-45 гэл анхны үрчлээ суудаг те. Энэ үеэр сонирхож эхэлдэг. Эсвэл Монголд яадаг юм бэ? Арай эрт хийгээд байна уу? За энэ болохоор ботокс мөн өөрөө за үрчлээ гэлтгүү би дөрвөлсөндөө зөндөө олон салбарт хэрэглэж байгаа гэдэг. Хөлрөлтийн эмчилгээнд хүртэл хэрэглэгддэг. За хөлрөлтөнд бол 12 наснаас алтайдаг. Одоо яг шилжилтийн нас эхлээд за тэгэнгүүт сугны хөлрөлт гарын алга хөлийн уулны хөлрөлтүүд эхэлдэг хүүхдүүд. За тэгэхээр ялангуяа сугны хөлрөлтөнд бол 12 настаас ээж аваад хүүхдүүдэд авчираад хийлэгдэг. За тэгэхээр өршлөнд гэхээр одоо тухайн хүний харсанд одоо хизээ асуудал үүссэн. За тэгэхээр 18 наснаас дээш хийх боломжтой гэж авдаг. За тэгэхээр ганц хүршлэнд гэхгүй одоо ер нь бол ботоксыг нөхцөлөнд хийдэг болсон, одоо нөсөөнд хийдэг болсон тийм нөсөөний эмчилгээнүүдэд. За тэгэхээр нөгөө скин ботокс гэж яриад байгаа. За тэгэхээр энэ хийдэг болсон. Тэгэхээр 18 20 ер нь 18 настай хүүхдүүд арай ирэхгүй байгаа. 25-6 насныхаа ярьж байгаа. Ер нь 22-оос 25 наснд арсанд хэрэгтэй элементүүд нийлэгжилт буурдаг. За тэгээд ирэхээр энэ үеэс арс хураашаад за дээрэс нь баг зэрэг сулралт унжилт үүсч эхэлдэг үе байхгүй. Тэгэхээр яг энэ үеэсээ бол охтууд хүүхнүүд маань за одоо охтууд хүүхнүүд гэлтгүү залуучууд манаас айгүйх арсгаас ирчүүд бас хийлэгдэж байна уу? Хийлэгдэг болсон. Тий. Ер нь манай хүүхнүүд эсвэл ирчүүд гэх юм бол мэдээж ихэнх нь хүүхнүүд байгаа бах тий. Ирчүүд хэдэн хувьтай байна? 30. Тий. 100-ны 30% таад нь ирчүүд.
Танаа арьс гоцлын эмнэлэгт өөр ямар үйлчлэг хийдэг вэ? За ер нь хайпу аппарат. Хайфу. Тийм хайпу буюу мискүүгээр арьс өргөж, булж өргөж арьс чангалдаг аппарат. За дээрэс нь лазер эмчилгээнүүд. За өсний ургалт зогсоох лазер, за нүгчлэлт болон сорины лазерууд, арьс шинжлэх лазер. За тэгээд тарилгууд, филтр тарилга. За санер битэрийн ярьсан ботокс тарилга. За тэнгууд чигшүүлэх тарилганууд, засны тарилга, ершран гэдэг ер нь бүх төрлийн тарилга байгаа. За нүрийн утас эмчилгээнд арьс өргөдөг, татдаг утас үлээ. Коллаген утас. Коллаген утас. Тийм. Яг уу алтан утас орс найрлагаас шалтгаалаад алтны орстой бол алтан утас гэж нэрлэж болно. Гэхдээ дээр нь шиг одоо металл утас гэдэг тэр бол одоогоор татагдгаа байсан. За тэгэхээр манай мэслийн салбар дээр бол мэслийн эмнэлэг дээр бол бас ер нь бүх төрлийн мэслүүд хийж байгаа. Дээр дурдгдсан саяын үйлчлэгээнүүд тийм. Та яг ямар арьсанд ямар үйлчлэгийн тохиромжтой эсвэл хэдэн наснд тохирсон тэрийг тайлбарлаад өгөөч. За тэгэхээр энэ болохоор одоо хувийн онцлог хүн болго өөрөө шүү дээ. За одоо генетиктэй холбоотой, дээрээс нь арьс арчилгаатай холбоотой за тэнгууд амьдралын хэв маягтай холбоотой гэд хүн болгоны арьсны асуудал нас насандаа өөр. Тэгэхээр хүний насыг одоо гаднаас нь хараад тэд орчим настай гэж одоо хэлэх боломжгүй. Тэгэхээр яг хувь өнөө үзэж байгаа за битэр тийм юм арьсны асуудал байна. Тэгэхээр энэ тарилга маань энэ эмчилгээ маань битэр ингэж нөлөөлнө гэдэг эхлээд нөгөө эмчилгээний тактик төлөвлөгөө гаргаа өгчдөг. За тэгэнгүүт хувь маань өөрөө яг ингээд нэг зүйл дээр ингээд фокуслж орж ирдэг. Жишээ нь одоо миний арьс айгу хуурай байна. Миний одоо тийм сэвх их байна гэдэг ч юм уу. За жишээ нь одоо амар урлан гурвалжингийн нуглаас татарсан энийг ч хүмүүс гуйныгийн зураас эмээ зураас гэж орж ирдэг. Тийм энэ тодроод байна, хазар унжаад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол ганц одоо нөгөө арьс гооцлын эмч гэдэг чинь ялгарах давуу тал нь одоо гоо саханчтаас юм уу тий бус төр салбарын эмчнээс ялгарах давуу тал нь тухайн хүнд яг одоо ямар асуудал байна. Одоо жишээ нь одоо ингээд ямар ч хүртлээгүй хүн байсан ч бид нар энэ нэг тэт орчим насны хүн бах гэж бид нар багцаалдаг шүү дээ. Энд чинь өөрөө хүний нас явах тусам ясны бүтц, за булчингийн бүтц, өөгний бүтц, арсны бүтцэд өөрчлөлт ордог. Тэгээ ирэхээр за хөгшөрл одоо тэр нь өөрчлөлтүүд дагаад одоо овор нэмдэг гэх юм уу. За тэгэнгүүт энэ хүний одоо оврыг яаж багасгах вэ? За дээрэс нь улам нөгөө арсны чанарыг яаж сайжруулах вэ? За ядаж энэ хэмжээнд нь яаж барьж үлдэх вэ гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө яг хүндээ танд ийм асуудлууд байна. За энэ нэг ингэж энийг одоо ийм эмчилгээр ингэж эмчлэх боломжтой, ингэх боломжтой. За тэгэхээр таны энийг ингэх юм бол таныг одоо овор үсгээд байгаа эдгээр зүйлүүдийг ингээ хоёлаа яажвал таны одоо нас ингэж буурнаа. Дээрээс нь таны арьсны ийм асуудалтай. Энэ цаашлаа танд одоо ийм үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр хоёлаа ингээ одооноос ингээ урьсан сэргэлээ ингэх юм бол ийм хэмжээнд ингэж барьнаа гэд ингээ тайлбарлаад нэггүй тайлбарлаа өгдөг. Тэнгүүд хүн хард өө тийм биш үү? Би өстой энийг анзарч байгаа юм байна тий. Тийм. Тэгэхээр нөгөө яг хүмүүс одоо их гоо сайхны салаанууд их ботокс филлер хийгээд байна л да. Тэгэхээр зүгээр ингээд за энд нь өршлөө өсвөл ботокс. Тэгээ уруулын филлер. Энд чинь яг хуу нэг удаа ингээд харахад ингээд нэг удаагийн угаал ингээд гарах юм байхгүй. Тэрний чинь цаана зөндөө гооцлогдож чинь зөндөө юм байгаа. Тийм. Тэгэхээр ялгарх давуу тал нь тэр. За бас өөр нэг ялгарх давуу тал нь эдгээр эмчилгээ чинь ямар хүндрэл үүсгэж болох юм? Ямар эрсдэл гаргаж болох юм? За тэгээ гарсан үүссэн эрсдэл за энэ хүндрэлээ яаж эмчлэх гэдгийг одоо бид нар шиг мэдчихэж төгсдөг байхгүй юу? Гоо сайхан шин тэрийг мэдэхгүй шүү дээ. За жишээ нь ингээд тариа хийж байгаа за филлер хийж байгаа хүнд хүндрэл өсвөл яах юм? Ямар ч арга хэмжээ авах боломжгүй. За тэнгууд нэг одоо над дээр нэг одоо бас гоо салон дээр очиод эмчилгээ хийлгээд ингээд ийм тариаг ингэж хийсэн чи ингээд айгуу том зангилаа өвдрөөсч арилахгүй байна гэд бас янз янзын л ер нь бол комплейнүүд орж ирдэг. Тэгээ салонд хэлгсэн чи ингэчлээ. Тэгэхээр нөгөө ядаж бид нар шин ядаж дараа нь тэр үс асуудлаа эмчлээд үс асуудлаа шийддэг болж ш төгсөж байгаа. Одоо жишээ нь өөр салонууд дээр ямар нэгэн буруу хангалттай биш үйлчлэгээ авсан хүмүүс танаа дээр хандах юм бол та хэд маань үйлчлэгээ үзүүлэх үү?
Үзүүлнэ шүү дээ. Тэгээ бид нар шинэ тангараг өргөсөн юм чи үгүй гэж хэлэх боломжгүй. За тэгээд бас яг хүмүүс өөртөө шууд ирдэг, дээрэс нь танил талаараа дамжуулаад өстэй манай энэ ингэж тэр тэгч энийг яах вэ гэл за наашаа имлэг рүү явуулчих гээл тэгээд асуудлыг нь шийдэж өгдөг. Би танаас ингэж асуумаар байна. Ер нь ботокс тарилга энэ төр хийлэгж болдгоо хүн гэж байдгүй. Эсрэг заалт гэж байгаа. Тэр нь ямар юм? Тэр нь болохоор жирэмсэн болон хөхөөлөгчүүд. За дээрэс нь зарим нэг төрлийн анчуудыг хэрэглэж байгаа хүмүүс, булчин судлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс. За дээрэс нь булчин сулрах эмгэгтэй хүмүүс. За ботокс болохоор хит мэдрэг хүмүүс гэж байдаг. Тэрийг бол бид нар анх хэлж байгаа нэг болго гаднаас нараа мэдэх боломжгүй. Гэхдээ тэр нь маш ховор тохиолдол гэж үздэг байдаг. Хит мэдрэг гэхэр чи одоо нөгөө жишээ нь шүдний эмнэлэгт очиод илүү их мэдрээд өвдөд идэх хүмүүс шиг гэсэн үг. Үгүй ботокс одоо мэдрэг гэх юм уу? Тийм тэрийг бол бид нэр одоо гаднаас нараа мэдэх боломжгүй. Гэхдээ тэр маш ховор идэг. Одоо энэ 10 жилийн хугацаанд бол надтай таараагүй. Тэгээ нөгөө мэдээж та ямар юм та хэрэглэж байгаа юм тариа байгаа юу? Тэгээ таниулсан зөвшөөрлийг утсаага бид нэр амаараа тайлбарлаж өгчөөд за таниулсан зөвшөөрлийг утас ингээд танилцуулдаг. Та энэтэй унш танилцаад асууган байвал асуугаараа энэ дээр ингээд эсрэг заалтаагаа та энийг ингээд та хийлгэж болохгүй юмнууд байгаа шүү. Окей, эдгээр зүгээр болвол та доор нь эмчилгээ хийлгэж болно гэ би эмчилгээ хийлгэхийг хүсэж байна гэд гар үсгээ зураараа гэд. Тийм тэгэхээр нөгөө яг хүн ингээд чихээрээ сонсох нэг нүдээр харах бас өөр идэг. Тэгэхээр нөгөө чихээрээ ингээд сонсох намайг хэлж хахад зарим нэг юм ингээд сатаараад ойлгодгүй ч юм уу тэрийн тохиолдолд яг ингээд уншуулаад бичгээр лавж асуудаг. За нөгөө ус ургуулахыг зогсоодог лазер тийм энэ талаар ярьж өгөөч. Энэ ер нь хэдэн удаагийн давтамжтай бас болдгоо заалт гэж байдгүй. За тийм мэдээж байгаа. За тэгэхээр энэ давтамж нь гэх юм бол үснийхээ булцуунаас шалтгаалаад одоо нэмэхийн одоо нарийнхаа ус ш нарийнхан энэ нарийнхаа ус маань өөрөө булцуун жижиг гэсэн. Тэгэхээр энэ одоо юунууд бол энэ хэсгийн одоо нарийнхан булцуутай газрынх бол цөөхөн оролт ордог. За ялангуяа бикини сахал зэрэг нөгөө том булцуутай буюу дүүр ширхтэй өснүүд маань жоох олон давтамжтай орох гэдэг. За дээрэс нь энэ маань өөрөө хэдэн удаа орох нь хүний ууж байгаа одоо нэг ус ургалтыг усны даад толгойнхоо усыг хүмүүс чинь ингээд ургуулах гал дэмжиж ус өмсний витамин уугаад байдаг. Ийм үед лазерт орвол бас жоохон олон давтамжтай орох гэдэг. Тэгэхээр тэр хугацаанд яг усны ургалт дэмждэг витамин нэмэлтүүдэд тэр хугацаанд зогсоогоод түүн одоо яг усны ургалт зогссны дараа бол уувал илүү зүгээр одоо цөөхөн орно гэсэн үг байна. За тэгэхээр дээрэс нь дааврын өөрчлөлтөөс болоод зарим нэг даавар л одоо нөгөө иршиг хам шинж гэж байдаг. Зарим нэг дааврын нөлөөгөөр усны ургалт дэмжигддэг иршиг хам шинж үүсгэж байдаг. Тийм хүмүүст бас жоохон тэр лазерт үр дүн багтаах гэдэг. Тэгэхээр танах баталгаа өгдөг үү юу юм? Манайх за баталгаа гэхээр одоо угаас ер нь бол манай лазер хайпо эмчилгээ ер нь айгу өндөр үр дүнтэй. Тэгэхээр угаасаа хүмүүс нөгөө ам дамжиж ирдэг шүү дээ. Тийм тэнгууд манай ийм одоо ингээд одоо эднийд ингээд орсонч би миний ус ургалт ингээд зогсчлоо. Эднийд орсонч хайпо айгу сайн гэдэг ингээд ам дамжаад ер нь Монголд хамгийн анх хайпо аппаратыг оруулж ирсэн эмнэлэг манах. Тэгэхээр ер нь бол хайпо дээр тэр хэмжээгээрээ олон кейстэй. За тэр хэмжээгээрээ илүү аппаратны тоочсон ол мэдэх нөгөө жил болгон шинжилээд жил болгон шинэ гарсан аппаратуудыг татаж авч байна. Тэгэхээр ажим V-line гэдгийг тайлбарлаад өгч мөн HIFU гэж ямар аппарат байдаг вэ? За HIFU гэдэг маань болохоор High Intensive Focus Ultrasound гэдэг үгний товчлол бөгөөд өндөр нэгтрэлтэй хит авианы долгион гэсэн үг. За тэгэхээр хит авиа гэхээр бид нар эхоны аппаратыг мэднэ тий. Эхоны аппарат чи өөрөө хит авианы долгионоор хийгддэг аппарат, онцлогооны аппарат. Тэгэхээр энтэй ижлэх механизмаар за тэнгууд нөгөө эхоны аппарат буцаад долгионоо ойлгоод ингээ хардаг бол эн чинь болохоор долгионоо ингээ фракцаар ингээ одоо цохилт өгсөж байгаа. Тэгэхээр дулаан 60-аас 70 градусын дулаан үсгээд тэр дулаанаар одоо үечлсэн арснаас доошоо 6 мм-ийн гүн, 4.5 мм-ийн гүн, 1.5 мм-ийн гүн, 3 мм-ийн гүнд цохилт өгдөг. Тэгээ ирэхээрээ одоо арснаас доошоо 4.5 мм-ийн гүн эсмас давхраг буюу
тэр хальсан давхрыг чочрож өгснөд булчин жангарна. За арснаас доош 3 мм-ийн гүн цохилт өгснөөр өөхөн давхраг багасгана. Арснаас доош 1.5-аас 2 мм-ийн гүний цохилтыг хушуугаар хийгдснээр энэ маань арсаа жангална гэдэг нөгөө өчилсөн юм хушуунууд нь тус-тусдаа. Тэгэхээр ихээр за мискүүгээр булчингийн төвшөнд хурж үйлчилдэг ганц аппарат гэх юм бол энэ аппарат байгаа. Гойролцлын одоо салбар гэх юм уу? Хүмүүсийн ер нь ихэвчлэн сонирхдаг гол одоо авдаг үйлчлэг нь ботокс уу? Яг ингээд нэгт хоёрт гээд дарааллаад явах юм бол за нэгт нь ямар үйлчлэг авч байна? За би болохоор одоо ер нь бол хайпоаппаратыг бараг л толгой дараалан хийлгэх гэж зөвлөдөг. Яагаад тэгэхээр хайпоаппарат маань өөрөө за арсны болон одоо смс даврын сулралт үнжилтийг тодорхой хэмжээнд ингээд барьж өгдөг, удаашруулдаг. За тэгээ ирэхээр дээрэс нь нүрийн хүлээж авах рецепторуудыг сэргийгээд өгчдөг. Нүрийн сан хэмжээг сайжруулж өгдөг. Тэгэхээр хайпоаппаратны араас хийж байгаа эмчилгээ болон одоо төрөж байгаа бүтээгдэхүүн өмнөхөөсөө хэд дахин одоо илүү шингэж үр дүн хэд дахин илүү гардаг. Тэгэхээр хайпоаппаратыг би болохоор миний хувьд ч тийм гооцлын суур эмчилгээ болгоход болгочтой. Та хоёлаа эхлээд хайпоаппаратанд орё. Тэгэх юм бол таны ингээд нүрийн хүлээж авах рецепторууд зэргийг нүрийн сан сайжирч. Тэгэхээр битэрийн дараагийн хийж байгаа эмчилгээний үр дүн илүү сайжирна гэхээр за тгийгээд. За дээрэс нь болохоор тариа тарилга зарим нэг төрлийн тариа тарилга болон ботокс эмчилгээний яраас хайпоаппарат хийгддэггүй. Нөгөө сулруулж дулаанаар үйлчж байгаа учраас ер нь бол үйлчлэгийг хурдан гаргадаг гэж үздэг. Тэгээд нөгөө тайлбарлаад ингээ ийм гэхээр ялчгүй хайпоаппаратнаас за тгийгээд ер нь бол эхэлдэг. Тэгэхээр яг уу за би хайпоаппаратанд өмнө орж исэн эсвэл би ингээд ормооргүй байна гэдэг хүмүүс байдаг л та. За тгийгээ ирэхээр ер нь бол дийлэнх одоо нийт эмчилгээний дийлэнх гэж нэг л арай хамгийн хийгдэг нь бол ялчгүй ботокс эмчилгээ л. Ягаад гэвэл хурдан хугацаанд дээрэс нь өндөр үр дүн гардаг. Тийм. Илт өндөр үр дүн харагддаг эмчилгээ байна. Танах ер нь тураах үйлчлэл ямар үйлчлээнүүд байдаг вэ? Сүүлийн үед хүмүүс яриад байгаа ш нөгөө өөх хөлдөөдөг, хөлдөөж турна энэ төр гээд. За өөх хөлдөөдөг аппарат 2015 онд манайх анх нэгтгэхэд байсан хөлдөөг аппарат. За одоо болохоор манайх яг эстетик чиглэл рүүгээ илүү тэр үед болохоор тураах велошейп аппарат, за галбиржуулах аппарат хөлдөөх байсан. Тэгээ ирэхээр ер нь бол хөлдөөх аппарат гэдэг маань одоо хүний биеийн өөх 0-оос доош градуст амархан хөлддөг юм байна. Гэхдээ бид нар өвөл гадаа ингээ явж хахад яагаад одоо ингээ хэлэхээр гадаа ингээ явж хахад өөх хөлчмөрийн сони ингээд ингээ бодохоор гэхдээ тэр чинь өөрөө нөгөө цаад булчин болон тусаа хамжаас нөгөө энерги аваад хөлддөг. Тэгэхээр тэрийг вакуумдаад яг хөндийрүүлж агаад цаанаага идэрэхнээс хөндийрүүлж агаад тэгээ хүтнэрүүлдэг. Тэгэхээр мэдээж нөгөө өөхний зузаан болон арсныхаа тэр нэмгэн зузаан байдлаар шалтгаалаад температураар сонгодог. Ер нь бол 0-оос хасах 10 хүртэл байдаг ах шүү. Тохиргоо нь ер нь бол тэг санаж байна. Гэтэ нөгөө анх нэгж захтаа л 1 2 3 жил жилүү хөлдөх аппарат байсан болохоор яг тухайн үеийн тэгж санагдаж байна. Тэгээд ирэхээр нэг удаагийн оролдоор гэхдээ тэр чинь тэр аяар нь биш. Яг ингээ хэсэгчлээ ингээ вакуумдаг ингээ хошуунуудтай гартай. За тэгэхээр яг тэр хэсэг хүүднээр үлээсэн хэсгийн нэг удаагийн оролдоор 20% өөх хөлдөг гэж үздэг. За дээрэс нь хөлдөөд өөхний эсүүд маань өгчөж байгаа. За тэгэхээр тэр хэсэг буцаад тархалахдаа өмнөшгөө ингэж одоо жишээ нь 19 ингээд хөөх 8-9 хөөх өөртөө арай нэг волюм нь багасаад. Тийм тэгэхээр нөгөө тоон багасж байгаа учраас анх байсан шигээ одоо масс нэмэх нь харьцангуй тэр хэсэг нь бага болчдөг. Сүүлийн үед бас гоо сайхны газрууд салонууд хөвлийн хэсгээр нь тураан эсвэл одоо гуй мой ч юм уу те хүний яг хүссэн турахыг хүссэн тэр хэсгээр нь тураан гэдэг юм цохилтод нэг тийм аппаратанд оруулдаг болцсон билээ. Маш олон хүн энэ үйлчлэгийг авсны дараа буцаад бүр их таргалсан гэж яриад байгаа байхгүй. Энэ тал дээр та цохилтод одоо ямар аппарат юм бол тоо тэр айгүй олон төрлийн аппарат байгаа. Ер нь бол тийм тэгэхээр курс олуулаад одоо энэ хайпо аппарат хүртэл биеийн одоо хушуудаа штэ би энэ тэгж болдог. Гэхдээ ер нь бол
яг хайпууд ингээд ороод ингээд турсан бол буцаа тархалтаа бас гайгүй харьцангуй бас яг тэр өмнөгшөө бүр ингэж тархалах нь бас гайгүй байдаг. Гэхдээ бүх аппарат л ер нь бол курсээр орж иж үр дүн гарна. Одоо өөх сорвол тэр хэсгийг сорвуулж л одоо сорвуулаагүй л болвол за тэгээ ирэхээр курс яг ямар аппарат аюу олон төрлийн аппарат байгаа. Тэгэхээр яг ямар механизмаар хийгдгээс шалтгаалаад одоо энэ дэр мэдээлэх боломжтой юм л да. Маа дээр бол одоо тураах гэх юм бол озембик тарилга байгаа. Тийм озембик тарилга одоо сүүлийн үед түүхнүүд төсгөө шүүд маань ер нь л ирчүүд маш сайн сүүлийн үед маш их мод орж байгаа тийм ээ. Озембик за энэ талаар та ярьж өгч. Энэ ер нь яг юу юм бэ? За озембик тарилга маань өөрөө сахартай хүмүүс зориулагдаж за гарсан тарилга байгаа. За тэгэхээр ерөнхийдөө сахартай хүмүүс зориулагдаад ерөнхийдөө хоолны ер нь бол хоолны туршлагыг эхний ээлжинд аягүй сайн бууруулдаг. За хоолны туршлага буурсан хэрээрээ за ер нь бол идэх аппетит манд багасаад тэгж дурдаг. За өөх шадраад ирэхээр хүний угаасаа хоолны туршлага нэмээ буураад ирдэг. За тэгэхээр ер нь өсөх мэдрэмжгүй за дээрэс нь юу яадаг бага хэмжээтэй идэл чаддаг болчдөг. Тэгэхээр ингээд нэлээ ер нь бол нэлээ хэдэн жилийн өмнөөс анх энэ таригдчих гэсэн Монголд л одоо орж ирж байгаа. Энэ дэлхийд дахинаа нэлээ хэдэн жилийн өмнөөс таригдаад юунд одоо одууд айгүй их тариулдаг гэдэг. Ер нь 4-5 жилийн өмнө анх сонсч байсан. Сонсоо судалж ирсэн. За тэгээ ингээд ирэхээр одоо бол Монголын олонний танил хүмүүс гэсэн нэлээ хийлгсэн харагдаж байгаа. Тийм тэгээд ер нь эргэн тойрны хүмүүстэй ч гэсэн зөвлөж байгаа. Гэхдээ мэдээж гаш нөлөө байгаа. Эмчийн ялтанд орчим уу тийм ингээд заавар зөвлөгөөтэй ингээд схемтэй хийвэл тохиромжтой гэдэг. Энэний маань гаш нөлөө нэлээд хэдэн төрлийн гаш нөлөө байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл буюу одоо хамгийн ихний ээлжинд зөв тунгаар эхлэхгүй бол гүйлгэж бүүлж буюу нойролцохоо хүртэл үүсэх эрсдэлтэй. Нойролцохоо даачаал гэдэг. Яагаад гэвэл энэ ч өөрөө инсулины нийлэгжилтийг дэмждэг тарилга гэхгүй. Инсулин ч өөрөө сахар задлан тий. За тэгэхээр инсулины нийлэгжилтийг ингээд эрчимжүүлээд өндөр тунгаар ингээд таршуул ид эрчимжээд нойролцохоо өрсөлдөсдөг. Тэгэхээр ер нь бол анханаас нь ингээд багаар ингээд бие махбод одоо сахаргүй юм байна штэ. Тэгэхээр нөгөө эрүүл хүн багаар ингээд дасгаж ер нь явах хэвээр. Одоо тарих хэвээр. Тэгэхгүй нөгөө хүмүүс маань өөртөө ингээд дур мэдээд за хувь хүний гар дээр бас зөндөө байна. Озембик бол яг Монсоор аль биесны зөвшөөрлөлтөд Монсоор оруулж иж Монгол улсын эмийн бүртгэл бүртгүүлсэн байгаа. За одоо Монжоор өөрчн Солонгосхон юу ч гэлээ нэг хит хитэн төрөл байгаа. Солонгос, Япон, Герман гэх бүр янз янз Монжоор нахаа тийм. Өөр нэршилтэй мөртлөө нэг л үйлдэлтэй тарилгууд байгаа. За тэгээ ирэхээр ер нь бол хувь хүмүүс аягүй их оруулж ирж зараад ах шүү гэлээ. Тэгэхээр хувь энэ чинь өөрөө хүүдэн орчинд буюу хөргөшөнд хадгалах зорилттой тарилга. Тэгэхээр хувь хүмүүс маань өөртөө оруулж ирж зарахтаа яг хөргөшөнд ингээ оруулж ирж хэлээр оруулж ирж байгаа юу? Дээрээс нь хөргөшөнд хадгалж байгаа юу гэдг нь бас асуудалтай. Тэгэхээр ер нь бол яг аль биесны газраас нь авбал илүү дүнтэй. Найдвартай гэх юм уу? Манай бас монголчуудын нэг онцлог байна. Ер нь им тариа дураараа хэрэгэлдэг. Ер нь жормор байсан ч байгаагүй ч те өөрснөө баг гэр бүл болгон өөрөө гэртээ нэг совилгчтай тариагаа аваад туслаа хийчдэг. Яг энэтэй адилхан одоо энэ оземпик гэдэг тариаг хүмүүс өөрснөө гэртээ хийчдэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр та хариулт өгөөч. Тийм ер нь бол гэхдээ яг ингээд өөртөө дур мэдээгээд панкреатит буюу нойролцохоо үүсэж байгаа тохиолдлууд бас байгаа. За тэгэхээр энийг болохоор яг эмчийн хяналтанд ор схемээр ер нь бол яг зөв эхлэх юм бол яг хуу гэртээ тарьж яг хуу нэг юм өөрөө ингээд хүүсний хажууд ингээд нөгөө сахартай хүмүүс чинь нөгөө инсулино гэрээр тарьдаг шүү дээ. Яг тэрнтэй ишлэх нь л таригддаг тарилга нэмгэн аштай хэсэгт буюу за тэгэхээр энэ өөрөө заавал судас мацаар хийгээд авахгүй учраас хүмүүс тэг тариад ах шиг байна. Гэхдээ одоо манай эмийн сангууд болохоор айгүй их жор шаарддаг болсон. Энэ бас зөв. Жишээ нь наатар шприцэн дээр хүртэл жор шаарддаг болсон байлээ. Энэ бол бас нэг талаараа айгүй зөв. Тэгэхээр озембик энэ дээр бол ялцгүй жор бас шаардна л да. Миний хувьд бол ялцчгүй энэ ботоксыг сонирхож исэн. Гэхдээ хийлгэж үзээгүй. Тэгээд нэг ийм асуулт байдгийн. За 2-3 жил хийлгэлээ. Тууштай хийлгэлээ. Нүүр мөр нь гоё байгаад тэ гоё боллоо. За 2-3 жилийн дараа зогсоочвол яах вэ? Үрчлэн дахиад
ер нь бол хөгшрөлт нь нэмэгдэн илүү хурдан болно гэсэн ойлголт байгаа юу? Хурдан болно гэж аахгүй. Тухайн хувь хүний маань өөрийн хөгшрөлтийн процесс одоо өөрийн амьдралын маяг одоо хөгшрөлт чинь өөрөө хувь хүний амьдралын маягтай цэвэр холбоотой шүү дээ. Тэгэхээр тэр бүгдээсээ шалтгаална гэсэн үг. Тийм түүнээс бол яг ботокс илгэж яагаад ингээ яасан чинь ингээ хурдан ингээ хөршлөө үсээд хурдан хөршрөөд байна гэдэг юм бол байхгүй. Саяхан би нэг сошиалор гадаад Аз нэг эмчийн ярилцлага үзчихсэн нэг подкаст байсан л та. Тэгээд нөгөө хөх хийлэгдэг тийм имлэг байсан. Хөх хийдэг мэс заслын аргаар. Тэгээ эмчээс нь асуусан байна. Хэрвээ таны охин таны төрсөн дүү охин ч юм уу ингээд ийм силикон хөхөндөө хийлгийа гэвэл та зөвшөөрөх үү гэсэн чинь үгүй гэж хариулсан байдیں۔ Тэгэхээр тэрнтэй яг адилхан хэрвээ таны төрсөн дүү эсвэл таны гэр бүлийн хайртай хүн чинь ботокс хийлгийа гэвэл та юу гэж хэлэх вэ? Дуртай хийн. Яагаад? Ингээд арчин өршлөш ядаж хүн болохгүй шүү дээ. Тийм. Яг л ингээд имчилгээний журмаар ганц юм чинь нөгөө би түрүүн бас хэлсэн гооцлын имчилгээнд өршлөөнд биш ээ. Энд чинь бас одоо янз бүрийн эмгэгүүд зарим нэг орнууд хавдрын имчилгээнд хүртэл хэрэглээд эхэлсэн байгаа ботоксыг. За дээрэс нь мигрэний толгой өвдөлт гэдэг. Тэрний сэдэрлэл нь одоо эм тарианч намддаггүй. Тэгэхээр мигрэний өвдөлтийн бас ганц гол имчилгээ болсон. За тэгэнгүүт чинь гурвалсан мэдрэлийн өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд ер нь бол нэлээд эм тариандаш сайн дарагддаг өвдөлтүүд байдаг. Эдгээрийн бас ер нь бол имчилгээнд ороод эхэлсэн. За дээрэс нь цаас ажилттай хүмүүс. За төрөлхийн цаас ажилттай хүмүүс, за харалтын дараах цаас ажилт үүссэн хүмүүс. Эдгээр нь булчин цаас ажилтч өөрөө тэр гар хөлийн булчин айгуу чангарчдаг. Тэгэхээр тухайн үеийн чангарал нь хүндээ өөртөө зовиртой. За тэгэхээр нөгөө хүүхдүүд ингээ хийчихээр ядаж гутлаа хүмүүс чадах хэмжээний, үзгээ барьж чадах хэмжээний, халвгаа барьж ингээ чадах хэмжээний болдог. Тэгэхээр энэ маань өөрөө дээрэс нь ингээд өвчлөнд хийж байгаа тунгаас хэд дахин илүү өндөр тунгаар хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо өвчлөгээ гүн болохгүй барыг гэх юм бол чи хийлгээ. Ер нь зарим нэгдүүдээ хүчээр барьж байгаа одоо үеэл дүмүүд хүчээр хийдэг. Тийм. Тэгэхээр ер нь бол ботоксыг бол номер 1 зөвшөөрнө. Аль улсын тариа байдаг вэ ботокс? За ботокс бол нэлээд олон үйлдвэрүүд нэлээд олон оронд үйлдвэрлэдэг. Гэхдээ Монгол улс эмийн бүртгэл бүртгэгдсэн Солонгос ботокс гэдэг. Хоёр төрлийн ботокс бүртгэгдсэн байдаг. Хоёулаа Солонгос. Та анх ер нь яагаад арьс гоо заслын салбарыг сонгосон бэ? Түрүү нөгөө найзтайгаа ингээ яриад тэгээд тэрүүгээрээ ингээд за дээрэс нь би анх ангаах төгсөөд 103 эмчээр нийслэлийн төрийн тусламж одоо төвд 3 жил хагас ажилласан. За тэгээ ингээ ирэхээр бас нэлээд одоо олон кейстэй төрөл төрлийн кейстэй нөө одоо харж байгаа хүн гар дээр нас оруулж үзэж байгаа хүүхдийг харж авч үзэж байгаа. Тэгээд ингээ ирэнгүүт за ер нь хүний амнаас хол эмчил алсан дээр юм бэ гэдэг. Тэгээд бүр арьс гооцлог арьсны салбарыг ер нь бол бүр ихтгэлтэйгээр сонгосон. Боддог байсан тэрэн дээр бүр ихтгэлтэй сонгосон. Тэгэхээр альва үйлчлэгээ авах гэж байгаа хүн мэдээлэл хэрэгтэй. Мэдээлэл байхгүй бол айдас гарч ирнэ тийм ээ. Одоо хүний эрүүл мэндийн хамгийн гол цөм болсон, мотор болсон, тарих толгой, дух, нүүр, одоо нүд тий энэ бүх юмтай ойрхон тэр тарилгыг чинь дух руу хийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ айдсыг ер нь бол яаж үргэх вэ? Та анх удаа ирж байгаа юм. За ботокс эмчилгээ бол яг хүний амь насанд эрсдэл учруулах одоо хувь бараг 0.1 мегаваттай л байгаа. Би түрүү хэлсэн нөгөө хит мэдрэг ботокс тарилгаанд өөртөнд хит мэдрэг хүн бол одоо сэрэг залтална. Гэхдээ тэрийг хувин өөрөө ч мэдгүй өмнө тарилж байгаа учраас бид нараас гаднаас нараа мэдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр угаасаа энэ маш бага хувьтай. Тэр одоо тэр нь одоо бүх биеийн булчин сулрах, залгуурын булчин сулрах зэргээр илэрдэг. Одоо хашилтанд хит мэдрэг үед тэгээд залгуурын булчин суларсан үед бол ер нь бол хүн юм мэдэж ууж чадахгүй хэмжээнд болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр ийм тохиолдолд амь насны эрсдэл үүсэх одоо үүсэж болно. Түүнээс бол яг тийм мэдрэгшэлтэй хүмүүс бол толгой дараалал үүснэ гэсэн үг биш. Тэгэхээр ер нь бол нэлээд ботокс тарилган дээр бол нэлээд маш бага хувьтай байдаг. Өөхс оруулах үйлчлэг гэж байдгүй. Манай дээр байгаа. Байгаа юу?
Liposuction тий. Тэр бол нөгөө мяслийн салбар болохоор манай мяслийн одоо эмнэлэг дээр хийдэг. Мяслийн эмчнэр хийнэ гэсэн үг. Тэгэхээр би эмчээс ингэж асуумаар байна. Мэдээж эн чинь өөхс орно гэдэг чинь бүтэн наркостой орно, том хагалгаа, аюултай хагалгаа. Ер нь ямар нэгэн эрсдэл бэрхшээл энэ төр байх юм бол яаж шийдэгдэх вэ? За энийг бол мяслийн эмчнэр би хийдэг болохоор яг энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Тэгэхээр одоо нэг liposuction хийдэг эмч илүү нарийн тодруулж асуусан дээр хаа. Тами так хийдэг үү танах? Тами так хийнэ. Бас л мяслийн салбар руу орчиж байгаа. Тэгэхээр за энэ тарилга янз янзын тийм аппаратаас гадна ер нь хүн өөрийнхөө арьсыг гоё залуу өрчлөөсгүй эрүүл байх тал дээр яаж анхаарах хэрэгтэй вэ? Одоо нойр, хоол, зөв хооллолт. За одоо эмчилгээгүйгээр гэж байна. Тийм. За ер нь бол тийм амьдралын маяг угаасаа маш чухал холбоотой байдаг. За тэгэхээр амьдралын маягч өөр стресс, саяны хэлдэг стресс орно, тийм нойр орно, хооллолт орно. За дээрэс нь арьс арчилгаа орно. Тэгэхээр арьс арчилгаа маань угаасаа бид нар шингээд бидний арьсны чийг нь өөрөөгөөсөө нийлэгчлэн 22-25 наснд буурч байгаа. Дээрээс нь хуурай агаарт айгүйх арьсны чийг алдагддаг. Тэгээ ирэхээр маск ядаж ингээд тогтмол тавиад за чигшүүлэх бүтээгдэхүүн илүү хэрэглээд тийм. За хамгийн гол нь зөв найрлагатай сайн гэсэн болгон биш. За дээрээс нь энэ бүтээгдэхүүн сайн гэлээнгүүд тэр брендийн бүх бүтээгдэхүүн сайн гэсэн үг биш. Тэгэхээр нөгөө одоо энэ бүтээгдэхүүн энэ брендийн ампул нь сайн бол тэр брендийн одоо крем сайн гэдэг ч юм уу тэр брендийн зохины тосон сайн байдаг гэхгүй. Тэгэхээр нөгөө одоо энэ сайн гэлээнгүүд хүмүүс чинь ингээд бүх бүтээгдэхүүн аваад тэнгууд ингээд дээрээс нь ингээд бүтээгдэхүүн гэрлээд байгаа. За надад нэг иймэрхүү суурьтай бүтээгдэхүүн тохирдог доо гэх хүн өөрөө мэддэг болчдөг. За тэгэхээр нөгөө өөрийнхөө харсан тохирсон бүтээгдэхүүнийг за тохирсон бүтээгдэхүүнээ ингээд сонгож чад боломжгүй бол бид нарт хандаж болно. Тэгмээ бид нар нөгөө арсны үнэлээд за танд ийм найрлагатай бүтээгдэхүүн тохиромжтой шүү гэж хэлээх шүү. Тэгэхээр нөгөө найрлагаа хараад явах нь шүү дээ. Тэгмээ за ийм найрлагатай энэ бүтээгдэхүүн энэ найрлага байна гэдэг ч юм уу тий. За дээрэс нь нөгөө цэвэрлэгээ бас айгүй чухал. Тэгэхээр нөгөө шийдэн шат дараатай цэвэрлэх ёстой. Тэр болгоны ерөнхийдөө бид нар бол манай гоо сайханч нар айгүй сан чиглүүлээд өгчдөг. За та энэ одоо таны арьсыг ийм юмар ингэж цэвэрлвэл ер нь бол ингээд зөв цэвэрлэгээ олно. Таны өдрийн арьсны өдрийн бохирдол болон тэр өдрийн ялгарсан тасыг ингээ орой хоёлоо унтахаас өмнө сайн ингээд юм бол арьс сайн амарнаа гэдэг ингээ ер нь бол тэр арьс арчилгааны зөвлөгөөг нь айгүй сайн өгчдөг. Тэгэхээр ихээр гол юм бас арьс арчилгаа байгаа. Спорт яаж нэмэр болох вэ? За спорт болохоор ер нь бол нөгөө хүний дасгал хийхээр угаасаа бодсон солилцоо хэмжээд цусаа амж сайжирдаг. Одоо хүний за бодсон солилцоо хэмжээд ирэхээр ер нь бүх биеийн цус ингээ сайн гүгээд ирэхээр арьсан дээр их тижэл бас нэмэгдэнэ. Тэгэхээр арьсан дээр их тижэл нэмэгдэхээр арьсны чанар тодорхой хэмжээнд сайжирнаа. Язралт одоо манай ээж нар тийм ээ хүүхд төрүүлээд бас нэлээд том хүүхдтэйгээд язарсан тохиолдлууд байдаг. Мясийн бус аргаар энийг яаж шийддэг вэ? За ер нь бол хүний арьсанд коллаген ширхэг хангалттай байх юм бол эластин коллаген гэж яригддаг шүү дээ. Коллаген ширхэг маань хангалттай байх юм бол арьс маань өөрөө чанга үрслээгүй байх боломжтой. За эластин ширхэг хангалттай байх юм бол яаж сунсан язрахгүй байх боломжтой. Тэгэхээр ер нь бол жирэмсэн бахта одоо эластины агуулмж өндөртэй тос. За витамин Е-тэй тос одоо нөгөө яг хөвлийн хэсэг болон одоо зарим хүмүүс чинь нэлээд нэмэх хандлагатай байдаг. Тэгэхээр тэр жин нэмсэн хэсгүүдээр язрах гадаг хэсгүүдээр өдөр болгон тогтмол түрхэд хэдэн минут ингээ массажлаад өгөх юм бол язралтаа сэргийлэх боломжтой. За нөгөө дээр үед чинь сүүлийн тос их түрхдэг байсан шүү дээ. Энд чинь өөрөө эластин сүүлийн тос чинь өөрөө эластин коллагенаар баялаг. Тэгэхээр тэрийг ашиглаад байгаа гэсэн үг. За нэгэнтээ язарсан байх юм бол тэрийг бол язралт одоо сорвины эмчилгээ хийх гэсэн үг. Тэгэхээр одоо нэг удаагийн эмчилгээ байх боломжгүй. Ер нь бас шат дараатай курс. Тийм одоо урт хугацааны эмчилгээ. Жишээ нь одоо тэр чинь хөвлийн арьс чинь өөрөө цусаа хангамж багтаа байдаг. Тэгэхээр энэ бол язралтыг бол ялцчгүй сорив учраас сорвины лазер ч юм уу тий сорвины эмчилгээнд чинь ялцчгүй орох гээд байдаг. Лазер орох гээд байдаг. Тэгэхээр тэр хэсгийг цусаа хангамж муу болохоор тэр хэсгийн эдгэрэлт удаан байдаг.
Тэгэхээр хоорондох зайд бас зайтай хийгдэх гэдэг. Тэгэхээр ер нь бол бараг жилд ойр юм болж иж язрал дэмжлэгдэг. Түрүүн та хэлсэн нөгөө эрчүүд 32 байдаг гэсэн тий. Ер нь үйлчлэгээ авах нь нэлээд ихсэж байгаа. Ер нь гол төлөв ямар үйлчлэгээ авдаг вэ манай эрчүүд? За ер нь бол массаж, эллэг нийлээдэг уйлгэн. За дээрс нь тариа тарлага. За хайпо аппарат, ботокс эмчилгээнүүд бас хэлгэж байгаа. За одоо насны яваад ирэхээр манай мистер бол нөгөө уутанцар дээд зохины тийм юунууд бол мистер нэлээ орж гарагддаг. За тэгэхээр зарим яг уу эрчүүд бол өөрсдийн санааш гаргадаг. Зарим нь бол эхнэр нь аваад ирдэг тий. Тэгээ ер нь бол тэгээл нэг 130-аад үе гэцэлдэг тий. Энэ нөгөө зовх уутанцар гэдэг юм. Ер нь зовход татуулах бас нэлээд илбэг юм шиг байгаа юм тий. Зөвхөн эрчүүд гэлдэхгүй хүүхнүүд бүсгүүчүүд хийлэгдэг. Энд ямар хүндрэлүүд гарах боломжтой вэ? Энэ нас мисл руу ороод явчихна л да. Хамгийн наазах хүндрэлх юм бол сорив. За яг нөгөө ингээд юуны дараа гэх юм бол мислийн дараа гэх юм бол халдвар хамгаал алдагдсан тохиолдолд өргөсөж буглах тохиолдол байна. За дээрэс нь нөгөө хүнд юм энэ төр өргөд ойдлоо ингээд ойдл маань ойдоо задлсан юм уу? Ойдлоо. Тийм тохиолдлууд гэдэг энийгээ дагаад сорвжил ер нь бол сорвгүй гэдгийг чинь нэлээд том асуудал байдаг. Яг одоо мислийн дараах юунуудыг одоо мис ажлбаруудын дараах гоо сайхны мис заслын хувьд орох илүү тохиромжтой улирал гэж байдгүй 100 биш өвлж гэдэг юм. За ер нь бол яг тэгж заас улирал байдгүй. Гэхдээ 100 бол илүү халуунд илүү нөгөө хавдах эрсдэл байдаг учраас дээрэс нь яг 100 хүмүүс угаасаа амралт цугаалгын цаг болохоор нэг бас оролтонд багасчдаг л. Тэгэхээр манай цаг агаар цаг уур нэлээд эрстэй. Өвөл нь маш олон сар нэлээд хүүтэн, хуурай. Тэгээд 100 нь болохоор бас нэлээд хурц нартай штэ. Нарны тосны ач холбогдлыг та ярьж өгөөч. За нарны тос маань өөрөө за UVB туяа, UVA туяа гэдэг нарнаас орж ирдэг хоёр туяа маань арсыг одоо гэмтээдэг. За тэгэхээр UVC туяа ч гэж байгаа. C туяа бол арсыг гэмтээдэг үүсдэг. За тэгэхээр AB туяанаас бид нар аягүй сайн хамгаалах хэрэгтэй. За тэгэнгүүт нь одоо нарны тосон дээр тэмдэглээ нь. За SPF одоо тэд нэмэх 30 40 50 нэмэх. За PA 2 3 4 нэмэхтэй гэж яддаг штеп. Тэнгүүд тэр SPF тэмдэглэгээ маань UVB туяанаас хамгаалдаг. За PA тэмдэглэгээ маань болохоор UVA туяанаас хамгаалдаг. Тэгээ ирэхээр нөгөө хүмүүс болохоор PA тэмдэглэгийг салхины хамгаалт энэ төр гэд яриад байдаг. Үгүй энэ маань болохоор аль аль нь нарны тэр нөгөө хортой хоёр туяанаас хамгаалсан тэмдэглэгийг хамгаалах. За тэгэнгүүт ер нь ихэнх нарны тос маань 3-4 цаг л ер нь дээдлэн хамгаална. Тэгэхээр яг өглөө ингээд хүүхнүүд одоо хүүхнөдлгүүд ирчүүд бас айгүй их нарны тос түрхдэг болсон. Өглөө түрхэж гараал тэгэл орж ирэл цэвэрлдэг. Тэгэхээр эн чинь нөгөө өдөр яг ид хурц бидний хамгаалах хэвээр одоо нарны туяа ирж байгаа яг ид нөгөө хурц нартай үед хамгаалтгүй болчихж байгаа. Тэгэхээр тэр үедээ сэргээх шаардлагатай байдаг. За тэнгууд би нарны одоо нараас хамгаалах юм хэрэглэдэг хэрнээ би сэвтэд байна. Харлаад байна гэж орж ирдэг. Тэнгууд та өдөрт ингээд 3-4 цагийн цайтай сэргээж чадж байгаа юу гэхээр ер нь сэргээж байгаа гэдэг хүн ер нь л цөөхөн байдаг. За тэгэхээр одоо эмэгтэй хүмүүс болохоор бид нар ингээд будка бурд арилгаад ахиж ингээд тос өнтрээ тавиад будах юм уу гэж ер нь л асуудаг. Тэгэхээр энэ болохоор хамгийн гадна талаар түрхэж байгаа бүтээгдэхүүн маань нарны хамгаалт сайн байхад заавал тэрэнд ор нарны тос давхарч түрхээд ах шаардлагагүй. Тэгэхээр одоо хамгийн гадна талаар түрхэж байгаа одоо бүтээгдэхүүнээ л нарны хамгаалт сайд байхад тэрийг өдөрт 2 удаа сэргээшгэж болно. За одоо ингээд яг тийм зориултын одоо ингээд стик одоо яг 100 нар урсны хамгаалалтаа гэдэг ч юм уу тийм зориултын юунууд бүтээгдэхүүнүүд байдаг. Тийм одоо стик хэлбэрийн яг нарны хамгаалалттай тийм юмнууд бол өдөрт ингээд сэргээч гэдэг юм бол хэлбэр тийм бүтээгдэхүүнүүд байдаг. Сүүлийн үеийн ер нь гадуур худалдаанд байгаа бүхэл гоо сайхны бүтээгдэхүүнүүд дээр
PDRN гэд бичиг нэлийн модонд орсон тий. Би өөрөө ч хэрэгжилж үзсэн гоё юм бэлээ. Тэр нэг акулын эссенстэй гэдэг байгаа. Энэ зарим хүмүүст харшил өгдөг гэд байгаа штэ бас дээр нугасаа бичиг нь билээ. Энэ талаар та ярьж өгч. Энэ яагаад энэ ер нь сүүлийн үед хүм болгон PDRN гэдэг нь. За нөгөө салман загсны дарилга гэж яригадаад байгаа маань өөрөө PDRN, PN гэсэн одоо тэмдэглэнүүд байдаг. За тэгэхээр энэ маань за салмон загснаас аль алийг гаргаж авдаг. Яргуу. Тэг яргаа загсуу. Яргаа. Тэгэхээр тийм салмон загснаас гаргаж авах салмон гэхэр хүмүүс аягуусаа мэддэг. За салмон загснаас гаргаж авдаг. За энэ маань өөрөө салмон загсны одоо ДНХ буюу полинуклеотид буюу ДНХ гэж ойлгож болно. Тэгэхээр энэ өөрөө молекулаас шалтгаалаад 0-5 50 килодальтон жинтэй молекултай бол энэ маань өөрөө гоо сахны бүтээгдэхүүнд одоо арсанд илүү сайн шингэх буюу жижиг молекултай гэсэн үг. Бүтээгдэхүүнд дагуулж идэг. За 50-аас 10,000 молекул жинтэй байх юм бол энэ маань өөрөө PDRN нэртэйгээр одоо тэмдэглэдэг байгаа. Энэ нь өөрөө EDC-г нөхөн төлжүүлэхдээ илүү сайн. За энийг болохоор одоо тарилга хэлбэрээр одоо бид нар тариад байна шүү дээ. Тэгэхээр арсыг зузааруулах талтай илүү сайн байдаг. Одоо яг миний практик дээр их юм бол тэгэхээр лазерт ингээд одоо батга их гараад ингээд би ингээд одоо гайгүй болцсон би ингээд сорвын арилгыг гээд одоо хүмүүс их ирдэг. Тэгэнгүүт ингээд харахаар лазертаж болохгүй хэмжээний арс нэмгээ батганы сорвууд нь хүн ингээд төлжөөгүй ч юм уу тий. Тэгэхээр ингээд арсаа ойлаа ингээд зузааруулж лазертгүй бол ингээд лазертаж болохооргүй хэмжээний байна гэд. За тэгээ ингээд PDRN-ыг ойлаа ингээд арсаа зузаарлах зорилгоор нөхөн төлжүүлэх зорилгоор загсны тарилга хийя гэд PDRN-ыг хийдэг. 2 өдөр хийлтийн дараа бол айгүй гой зузаараад ирдэг. Одоо лазертаж болох хэмжээний болоод ирдэг. За PN-ыг ямар тохиолдолд хэрэглэдэг гэхээр энэ нөр 10,000-аас дээш молекул килодальтон молекул жинтэй гэсэн. За энийг болохоор одоо угаасаа гоо сайхны зориултаар энэ маань үйлдвэрлэгддэг. Тэгэхээр одоо энэ хоёрын нөгөө тарих давхрах нь өөр. PDRN-ыг жоохон гүндээ тарьдаг, PN-ыг жоохон өнгөс тарьдаг. За тэгэхээр илүү нөгөө нүхжилт нөгөө blue shine арсыг тий өнгөлөг толгоор болох талтай илүү байдаг. Тэгэхээр одоо иржраа нэртэй одоо иржрааныг бол мэдгүй өнгөө байх. Тий иржраа маань өөрөө PN буюу арсанд зориулагдсан гэсэн. За тэгэхдээ PDRN-ыг бас арсанд тарьдаг. Энэ өөрөө ялгаагүй энэ хоёр маань өөрөө загснаас гаргаж авсан учраас салманаас гаргаж авсан учраас энэ хүний арсны эцсийн ДНХ-тэй 64% илүү ойролцоо ДНХ агуулдаг учраас илүү сайн одоо шингэж илүү сайн үр дүн үзүүлдэг гэсэн судалгаанууд байдгийг. За тэгээ ирэхээр ерөнхийдөө арсны чанарыг сайжруулах зорилгоор тий арсыг одоо зузааруулаад PDRN-ыг нөгөө EDC-г одоо нэлээд гэмтэлтэй арсанд бол PDRN-ыг илүү сонгоод юм уу EDC-ийн гэмтээс зорилгоор ингээд тариа авчдаг. Тэгээ сонголтоор гэсэн үг. За PDRN-ыг болохоор сахарын одоо дараа сахарын улмаас үүссэн хар хөлийн шарах. Одоо сахартай хүмүүс чинь болохоор хүндрэл нь одоо гар хөлд шарах үүсэх байдаг шүү дээ. Одоо ягаад гэхээр нөгөө хялгасан судаснууд руу гар хөлийн үзүрлөө нөгөө хялгасан судаснууд руу нөгөө өтгөрсөн цус маань гүйж чадахгүй болоод ирэхээр тэр хэсгийн тэжээл алдагдаад шархлаа үүсдэг. Тэрний эмчилгээнд PDRN нь бол бас явж идэг. Тэгэхээр тэр шархыг хурд идэгдэг. Хурд нь хөндлөжүүлдэг гэж үздэг. Зөв баярлалаа. За танаас ингэж асуумаар байна. Одоо 100 цаг сайхан наадан болох гэж байна. Ер нь амралтаараа та чөлөө цагаараа юу их дуртай? За чөлөө цагаараа гэвэл ер нь бол одоо наадан болж байгаа 100 одоо амралтаараа ялчгүй өдөө явна. Тийм. За яг чөлөө цагаараа гэх юм бол ном унших дуртай. За дээрэс нь баан твтэх дуртай. Нөгөө баан твтэд ном уншаад ингээд идэх ер нь хамгийн дуртай. За дээрэс нь мотоциклийн сонирхолтой. Хоббигоороо ер нь бол мотоцикл ундаг. Гэтэ одоохондоо завгүй учраас түрдээ. За дээрэс нь миний хобби мэргэжил маань хобби маань болсон. Тэгэхээр
ер нь өдөр болгон ингээд мэрэгчлэрээ ажилдаг учраас өдөр тутамдаа нөгөө ажилласаа одоо нөгөө кап авчдаг. Тийм. Зөв. За маш их баярлалаа. Өнөөдөр хүрэлцэн ирж манай эфирт сонирхолтой ярилцлага өгсөн Азийн эмчтэй баярлалаа. Танд амжилт хүсье. За урьд ярилцуулсанд баярлалаа. Сайхан баярлалаа. Амжилт хүсье. Сайхан надаарай. Сайхан надраа баярлалаа.